талаас нь бол дэмжиж байгаа. За энэ дээр холбогдуулаад ер нь бол хоёрхон одоо тодруулах, нийтэд мэдээлэл өгөх хоёрхон асуултыг асууя гэж. За нэгдүгээр тийм гурвыг цогцоор гэдэг юм зарчим болж байгаа. За хүмүүс бол ихэвчлэн одоо төмөр замын одоо хоёр талаасаа үйл зориг байгуулах тухай төмөр замын бүтээн байгуулалтын тухай ойлгож байгаа. Гурвыг цогцоорч нь бол эхнийх нь бол хил дамнасан төмөр зам байгаа. Хоёр дахь нь бол нүүрсний худалдаа, гурав дахь нь 5 толгой нүүрсний хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ нүүрсний худалдааны асуудал 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яагаад заавал ингэж гурвыг цогцоор буюу энэ хамт орж ирж байгаа юм бэ? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нүүрсний худалдаа нь өөрөө энэ төмөр замын бүтээн байгуулалтыг дагаж орж ирж байгаагаараа энэ дэлхийн зах зээлийн үнэн дээр цаашдаа тогтоод явах одоо Монгол улсын эрх ашиг хамгаалагдаж чадах уу гэдэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарх нь 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг байгаа. За мэдээж яг төмөр замын одоо бүтээн байгуулалт явуулахаар нүүрсний экспорт нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь өөрөө яг энэ хэлэлцээр дээр дагаж орж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ одоо манай талын санаачлага мөн үү? Манай улсын үндэсний эрх ашиг энэ дээр баттай хамгаалагдаж чадах уу гэсэн ийм одоо 3-4 асуултыг асууя. За цэвэг доржийн Товон сайд хариулт өгье. За энэ бол одоо маш урт хугацаанд яригдсан ийм одоо асуудлаа. Тэгээд бас янз бүрийн шалтгаанууд байсан. Тэрийг бид нар өнөөдөр энэ маш олон байнгын хороо улсын хурлаар хилцүүлэгдэхийн шатанд бол бүгд ойлголттой байгаа учраас энэ богино цагт бол ярьж амжихгүй бах. За гурвыг цогцоор гэдэг энэ зарчим бол одоо энэ засгийн газар хоорондын хэлцээрийн одоо хоёрдугаар зүйл залтан дээр орсон. Энэ нь бол таны хэлсэнчлэн одоо эхнийх нь бол гашуун сухад ганц модын төмөр замын хил дамнсан холболтын асуудал, хоёрдугаарх нь нүүрс худалдаа авах гэрээний асуудал, гуравдугаарх нь уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм 3 асуудал байгаа. Тэгэхээр энэ одоо асуудалд гурвыг цогцоор гэдэг энэ зарчим бол 2014 оны одоо хоёр улсын ерөнхийлөгчдийн одоо зурсан бичиг баримтын үеэс бас яригдж эхэлсэн олон улсын практикт байдаг асуудлуудыг энэ цогцоор одоо авч үздэг ийм одоо асуудал. Тэгэхээр энэ үеэс эхэлсэн. Тухайлх юм бол нэмж хэлэхэд бас Оросын албаны улстай бид нар өнгөрсөн намар Путин ерөнхийлөгчийг ирэхэд нефть бүтээгдэхүүний хангамж, онгоцны түлшний асуудал хоёрыг ч гэсэн бас ингээ хамтд нь цогц буюу пакетны байдлаар ингээд авч үзсэн гэдэг ийм одоо жишгүүд байдаг. За өмнө нь энэ асуудлууд ингээд тусдаа явхаар манай улсын байр суурь яг ингээд нэг нэгээр нь явхаар хоорондоо уялдаж өгөхгүй нэгнийх нь асуудлыг буюу тухайлх юм бол төмөр замын асуудлаа хийгээд бариад ирэнгүүт бусад асуудалд гацаа зогсчдөг ийм одоо нөхцөл шалтгаанаас болоод өөрөөр хэлбэл одоо хэлсэн үгэндээ хүрэхгүй буцдаг иймэрхүү шалтгаануудаас болж энэ асуудлуудыг багцалж зохицоор гэдэг ийм байдлаар шийдсэн гэдгийг хэлье. Тэгээд энэ дээр одоо энэ байдлаараа засгийн газар хоорондын хэлцээрт болон мөн одоо 58 дугаар тогтоолын 2-т ороод батлагдаад явж байгаа гэдэг хэлье. За төвшин гишүүн тодруулцгаая. Сая энэ цогцоор дотор нүүрсний худалдааны ялангуяа тэр үнийн хэсэг бол олон улсын одоо хоёр улсын худалдааны одоо шударга зарчмаар дэлхийн зах зээлийн зарчмаар явж чадах уу гэдэг нэгдүгээр асуултыг та дахиад тодруулаад өгөөч. Хоёрдугаархан дээр 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг нь одоо манай энэ гэрээний нэг хэсэг болчихж байгаа. Тэгэхээр энэ гэрээний хэсэг болж байгаа хойж манай улсын үндэсний эрх ашиг яг бүтэн хамгаалагдаж чадах уу? Энэний цаана юу яваад байна вэ? За цэвэг доржийн Товон сайд хариулт өгье. За үнийн зарчим бол бид нар өнөөдөр Эрдэнэс тавталгаан компани олборлож байгаа нүүрснийхээ ойролцоогоор 50 орчим хувийг өмнөх 4 гэрээний урт хугацаатай байгуулсан гэрээнийхээ зарчмаар нийлүүлж байгаа. Тэгэхээр энэ одоо урт хугацаанд эцсийн хэрэглэгч нь авч хэрэгэлдэг энэ одоо тогтолцоо бол энэ ялангуяа нүүрсний одоо зах зээл дээр нүүрс гангийн коксч нүүрс гангийн энэ одоо холбоосон дээр баримтлаад явдаг ийм зарчим байлээ. Тэгээд үнийн хувьд бол одоо тэр тээвэртэй тээвэргүйгээс болж онц ялгаатай харагдгаас биш одоо урт хугацаанд нэлээд одоо тогтвортой байх ийм үн байдаг. Хэрвээ бид нар нүүрсний үн өндөр байхад ч гэсэн энэ асуудлаа шийдсэн бол бас нэлээд хожоотой байхаар байгаа. За хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг асуудал дээр бол бид нар өнөөдөр
одоо энэ 58 дугаар тогтоол дотроо бид нар энэ 3 дугаар зүйл заалтан дээрээ одоо Эрдэс тамтлаг компани хувьцаа эзэмшиж байгаа ашиглалтуудын тус ирээ орж иж байна. Энэ одоо түүх ярил маш. За ерөнхий сайд нэмж хариулъя. Тэнд 15 жил гэж байна. За тэгээ наривчтайж яриулын За туршин гишүүний асуултанд товч тодорхой хариулъя. 2000 хүртэл одоо миний 14 онд явж ирсэн. Энэ гэрээнээс хойш тавталгаа компани 51%-ийг орно гэж байсан. одоо Көмийг холын тал гэж байсан. Одоо 16-аас хойш Тэгэхээр тавталгаа компани тэг хувь 22 оноос хойш өнөөдөр 49%-ийг хэдийн тал яригдаад 27. тэр нь одоо тухайн үеийн Шинхаатай Тийм болохоор энэ одоо одоо хийхээр нэг өөрөлд лиценз шилжүүлэх юм. тэгээд цаг хугацаа хойшлуулаад орж иж байгаа ч гэсэн зааш Өнөөдрийн энэ гэрээвэл ийм асуудал байна. ямар нэгэн лиценз шилжүүлэхгүйгээр тэгээд хийсэн зүгээр нүүрсний тогтвортой холбогдох энэ асуудлыг эрхцээ баталгаажуулж гэдэг л юм хүсэл. одоо бол Тийм учраас энэ бол улсын эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байна. зарчаа борлуулах чинь. Тэгээ энэ гэрээн дээр нүүрснийхээ хэмжээг яг заагаад оруулж ирэх юм. За